Хүүхдүүдээ одоо багш нэг бичлэг үзүүлье. Бичлэгийг анхааралтай сонсоод үзээд бүгдээрээ харилцан ярилцъя. Ажил мэргэжлүүдийн хамтдаа нийлцэх эмч Дагаад хэлээр өгдөө. сэтгүүлч Сэтгүүлч. тогооч Сайн байна ойлч. Худалдаач гэж. Тариачин шүү, тариачин. Цагдаа. Жолооч. Тэгвэл хүүхдүүдээ ямар мэргэжил юм бэ тийм ээ? За сая гарсан мэргэжлүүдээс бүгдээрээ ажил мэргэжил сайн байна. Сайн бичлэгнээр гарсан ажил мэргэжлүүдийг бүгдээрээ нэрлэе. За яг санаж байгаагаа нэрлэе. Цагдаа. Үсчин. Бас нөгч. Багш өөзөө. Зураач. Зурчин. Тариачин. Үр. Андраа үр юу вэ? Жолооч. Айдалч, сэтгүүлч. За өндөр сайн нэг мэргэжлийг хэлчихлээ юм уу? Зурган дээр гардаг. Сэтгүүлч болов уу? Ямар олон мэргэжил вэ? Тэгтээ та нар сая үзсэн энэ гарсан мэргэжлүүдээс яг нэг мэргэжил үлдээчихлээ. Тэр юу юм бол? Гэрээстэй тэр юу юм бол? Би нэгмөр орлоо. Нэгмөрч. Зүйтэй. Худалдагч. Гэсэн мэргэжлийг та нар бас мэдэхгүй байгаа байхгүй. Тэгвэл одоо бүгдээрээ тоглоё. Яаж тоглох вэ? Багш нь юу хамтдаа бүгдээрээ ямар орчин бүрдүүллээ? Үсчин өөр. Одоо бүгдээрээ цагдаагийн орчин гэхээр ямар орчин байж болох вэ бүгдээ? Одоо яг манай ингээд бүгдээрээ хамтраад банкнд юу хэрэглэдэг вүлээ? Касс тийм ээ? Хэрэглэгдэхүүнийг хийцэн байна. Муу ингээ үсчин гэж тоглоход тэгээс үсчин гэж тоглоход үсчинд хэрэглэдэг хэрэглэгдэхүүнийг бэлдсэн байна. Муу ингээ зоогийн газар ажиллуулахад зоогийн газар юу байдаг талаар хэрэглэгдэхүүнийг бэлдсэн байна. Тэгвэл одоо бүгдээрээ хоёр өөр тоглоом тоглоё. Нэг нь үсчин, нөгөөх нь зоогийн газар буюу тогооч болж тоглоё. За одоо бүгдээрээ босч. Бүгдээрээ хоёр хуваалт. Хит хуваалт юм уу? Тэгвэл багшаа сонсож байгаа. Үсчин болж тоглоно. Энэ талаа сонсч. За энэ үү. Тогооч буюу зоогийн газраар үйлчлүүлж тоглоно гэж байгаа нь энэ талаа сонсч. За ингээд хоёр хуваалтаа сонсч. За сайн байна. Тэгээд за ямар ч зүйл бүгдээрээ хоёр болж байна. Ус шугахад 50 төгрөг. За юу юм болоо? Ус эндүүдэх 100 төгрөг. Энэ л бодвол 20 төгрөг. Багш нь аваач. Хамгийн гол хатаасаа
Энэ ямар хоол юм? Юу юм? Инэрхтэй? Хоолоо гоё ингэж чи наатаа яг нөгөө гоё барьчиж идэж ш. Уучлуулсан хүүхдүүд яг тэ бодлогч мөнгө өгөө өдөр Нэсээ. Оо наачи гач бэндагийн хийсэн. Маян 30 төгрөг. би нэг саад оо сайн байна. Мөн оо зүйтэй. Хоолоос идэхгүй сонгож авсан хэмтсэн хоолоо юм шүү. Маш сайн. За мөнгөө төлөөд хоолоо худалдаад авсан хүмүүс түр сандал дээрээ сууж байгаа. Заяа. Тэгээ хоолоо би тэдэнд өгөө тийм хоол худалдаж авсан гээд яах юм? Ярилцчихъя заяа. Нэсээ хөрдөр байна. Энэ гоогод яам үгийн дэхээ. Тэгээд бүгдээрээ хэсэг хугацааны дараа солигдъя тийм ээ. Урчин зарим нь зоогийн газар руу очие. Заяа. Зөөлхөн савна шүү дээ. Тийм ээ найзынхаа үсийг өвдгөж болохгүй. Одоо нэг төлбөрөөр төлсөн шүү дээ, тийм? Хэд төлбөрөөр төлсөн? Нөгөө худалдагч хайж юу? Үсчингийн худалдагч хайж юу? За одоо эгийн үсний юу хийсэн бэ? Үсний ямар хүчтэй авсан бэ? Төгрөг. Энэ дүүд хэд юм бэ? Сая үсчинд ямар үйлчлэг авсан юм? Эндүүц юм уу? За эндүүд хэд юм? 100 юм худалдагч аа. Хүн үү? За. За тэгвэл мөнгө. Оо зоогийн газар.
тийм ээ. Тэгээ итгэхсээ үсээ яасан. Үсээ яг яасан ямар үчилээсэн. Чоштой яасан. Үсээ бодуулсан юм биш үү? Санаас юм уу? Үс бодох хийх юм. За зоогийн газар бүгдээ өвчлүүлсэн үү? За сууч. За анаа сууч сайн байна. Анаа сууч сайн байна. Итгэл болцсон уу? За сууч сайн байна. Анаа сууч сайн байна. За сая бид нар бүгдээрээ зоогийн газар бас өсчин болж тоглолоо тийм ээ хүүхдүүд ээ. За тоглоомдоо итгэвтэй оролцсон хүүхдүүдтэй баяр хүргье.